бол эхнэр үеийн хамт шивэд улсад ажиллаж амьдардаг байсан. Тэгээд шүүгч түүнээс эхнэр чинь одоо жирэмсэн гэж та хэлсэн. Тэр үнэн үү гэхэд тийм ээ үнэ гэд хариулж илээ. Тэгээд шүүгч та хоёрын гэр бүлийн харилцаа хэр байсан бэ? Тарамж сайн байсан уу гэж асуусан. Хариуд нь хэвийн харилцаа бол маш тайван тогтнон айл гэрт тийм явган хэрүүл маргаан гардаг. Манай гэрч юус тийм гардаг. За түүнийхэн дараа шүүгч асуусан. Тэгвэл та хоёрын гэр бүлийн харилцааг би бол асуухгүй. Тэгвэл чи нэмэгтэйтэй яаж танилцсан юм бэ? Тэрний талаар яриач гэж асууж илээ. Хариуд нь сайн санахгүй 2 жилийн өмнө өнөө танилцсан. Тухайн үед одоо яг хааны мэдэхгүй цагийн ажил хийж агаад танилцсан. Цагийн ажил гэдэг нь бол энэ залуу Макс гэдэг нэртэй бүргэрийн газар ажиллаж байсан юм байлээ. Тэнд бол нэлээд олон монголчууд ажилладаг. Шведийн бараг одоо Burger King, McDonald's шиг тийм одоо алдартай тийм бүргэрийн газар байдаг байхгүй юу? Тэнд ер нь бол ажилладаг байсан юм байлээ. Тэгээ хажуугаар нь цагийн одоо гар дээрээ шууд одоо цалингаа авдаг тийм цагийн ажил хийж агаад тухайн эмэгтэйтэй би танилцсан гэж мэдүүлэг өгсөн байсан. За тэгээд шүүгч асуусан. За тэгвэл чи нэмэгтэйтэй фэйсбүүкээр бас найзлсан байсан. Дээрэс нь та хоёр утсаар ярьдаг байсан юм байна. Ялангуяа 6 дугаар сарын 1-нд чи нэмэгтэйтэй утсаар ярьчаад тэр юу ярьснаа чи санаж байна уу гэсэн чинь би санахгүй байна гэж хэлсэн байсан. Тэгээд яг утсаар ярьсныгаа дараа чи утсан дээрээ хотел гэд хайсан байсан. Энэ хайсан зүйл чинь нэмэгтэйтэй холбоотой юу гэсэн чинь би юу ч санахгүй байна гэдэг хариултыг өгсөн. За тэгээ шүүгч за тэгвэл тухайн одоо 6 сарын 21-ний өдөр рүү шууд шилжээ. За та хоёр яах гэж уулзсан те? Юу ярьсан? Та хоёрын уулзах болсон шалтгаан нь юу юм бэ гэж асуугаад тухайн залуу. За би ингээд ажлынхаа хажуугаар ингээд утсаа харж байсан чинь одоо тэр эмэгтэйгийн төрсөн өдөр нь байсан гэж хэлж илээ. Тэр нь одоо фэйсбүүкээр дээр нөгөө нэг фэйсбүүк дээр ингээд гараад ирдэг шүү дээ. Төрсөн өдөр нь болж байна гэдэг тэрийг ярьж байгаа юм шиг үлээ. Ингээд утсаа харж байсан. Тэр хүний төрсөн өдөр юу гэсэн тийм фэйсбүүкээр тийм явж исэн. Би төрсөн өдрийн энэ төргийг мессеж хийсэн баха. За ингээд ярьж байгаа зүйлээс нь харах юм бол нэлээд ингээд ярьж байгаа юм аа. Тойруулаад нэг оновчтой ярьж чадахгүй байгааг нь анзарч байгаа. Тэгээд шүүгч дахин за тэг яах гэж уулзсан те? Яаж уулзъя гэж тохирсон. Чи нэг шалтгаан байх ёстой шүү дээ. Тэгсэн чинь би санахгүй байна. Мэдгүй тэгэл ярьж байгаа л уулзъя гэж шийдсэн баг. Тэгээд тэгэл ярьж байгаа л нэг саяны одоо тухайн тэр нуурын ирэг дээр одоо тэр нэг форштай газар байдаг. Тэнд уулзъя л тохирсон бах та гэдэг хариултуудыг өгч байгаа. За тэгээд хоёрын уулзсан шалтгаан чинь тэгээ юу юм бэ гэхэд тэр залуу ер нь аль төрсөн өдрийн бараг л тэмдэглэж үгүй гэж бодсон гэдэг хариултыг өгсөн. Шууд бараг хоёлаа одоо тэр нуурын ирэг орж ууяа гэдэг тийм сэтлийг өгсөн юм шиг байна. Тэгээд тухайн эмэгтэйд бэлэг болгож нэг виски $50 өгсөн гэж хэлсэн байсан. Тэгээд тухайн эмэгтэй бас зөвгөндөө нэг согтуурлуу унтаатай байсан. Дэрэгдэхтэй бид хоёр уусан. Миний харин өгсөн бэлэний вискиг бол ууаагүй гэж хэлсэн. Тэгээд шүүгч за тэгвэл чи тийшээ одоо явахаас өмнө куб гэдэг дэлгүүр байдаг. Тийшээ чи яах гэж орсон юм бэ гэж асуухад нь би таксинаас суугаад очиод хүй цаашаараа суужсэн баг. Тэр утсаар яриад нэг юм дээр суужсэн. Тэгээд би очиод
ирчлээ сайн уу гэдгсэн. Уух юм авъя дэрэ чи гэдгсэн байхгүй. Юу юм гэсэн чи юу ч хамаагүй уух юм авъя дэр. Ам цангаад байна гэдгсэн. Тэгээ бид тэр дэлгүүр рүү орж ундаа авсан, мөс авсан. Одоо нэг удаагийн юм цаас аяг юм багц цаас аяг авсан. Тэгээд шүүгчүүдээс чиний нэмэгдээтэй уулзсан зорилго чинь тэгээд яг юу байсан бэ гэж асуугаад. Би төрсөн өдрөөр нь гэж удаад очсон. Энэ хүний хувьд бол яг тэ миний одоо хувийн амьдарч байгаа хэв маяг тэр энэ хүнд таалагддаг байсан байж магадгүй. Тэгээд шүүгч тоор одоо уулзаад бэлгийн харилцаанд орох тийм зорилго байсан уу гэж асуугаад. Ер нь бол битэрийн хооронд тийм байсан. Яг би одоо миний одоо энэ амьдарч байгаа хэв маяг одоо энэ хүн миний үзэл санаа амьдрал баримтлах үзэл санаа энэ хүнд таалагдаад миний ярьж байгаа яриа энэ хүн таалагдсан л баг. Тэгээд тодорхой хэмжээний тодорхой хугацаанд энэ хүн таалагдсан учраас энэ хүн уулзсан гэсэн. Ер нь бол би бол уулзах хүсэлгүй одоо байсан гэх маягаар ярьж байгаа юм шиг надад санагдсан. Миний хувьд бол эсрэгээрээ энэ хүн энэ залуу тухайн эмэгтэйтэй бэлгийн харилцаанд орохыг хүсэж байсан болохоор уулзсан юм шиг надад санагдсан. Ярианых нь унгааснаас харахад гэтэл энэ залуу бол хөрхийн эмэгтэйгтэй бараг тийм одоо бэлгийн харилцаанд орох хүсэлтэй байсан. Яагаад гэвэл би одоо миний амьдралын хэв маягийн эмэгтэй таалагдсан болохоор гэдэг хариултыг өгч байгаа. Тэгвэл түрүүн би чамаас ингээд та хоёрын хооронд найз нөхдийн харилцаанаас илүү дотн тийм харилцаа байсан юм гэж асуугаад чи үгүй гэж надад хариулсан. Тэгэхэд чи яг одоо бол саяны өгсөн хариултандаа бол та хоёрын хооронд одоо ийм юм байсан гэж ингэж хэлж чинь энэ чи ямар учиртай яагаад энэ хариулж ингээ хоорондоо зөрөөд байгаа юм чи энийг хэлдэг. Тэр дотн харилцаа гэдэг чинь би бол одоо сайн ойлгохгүй. Би зүгээр ийм битэрийн хооронд тийм уулзаа, тийм секс их таны юу энэ хүний би өөрөө таалагдсан л. Тэгээд энэ хүн уулзахыг хүссэн. За тэгээд шүүгч тэгвэл 2-6 сарын 21-ээс өмнө хоёрын дунд бэлгийн харилцаа байсан уу гэхэд бол байхгүй гэж хэлсэн. Тэгээд залуу болохоор тухайн өдрийн нэг найз руугаа яриад хэрвээ одоо тийм манай ихнэр чамаагаас одоо намаагаас тухайн бол би чамд хамт байгаа шүү гэж хэлээрээ гэд хэлсэн
хэрхэн явахаар болчлоо гэд хэлээд ихтэй тэнд нэг үгнийг сонирн байсан байхгүй юу. Би эргэж ирэхгүй ч гэж магадгүй гэдээ амнаасаа үг нагсан байхгүй надад. Тэгээд одоо нөгөө нэг стресстэй байдаг юм яаж анзаарсан бэ гэхээр хүн ингээд нэг сандраад ирэхээр ойрхон ингээд тамхи татаад ингээд хөдөлгөөн нь хурцсаад надаас ингээд мөнгө гаргуулж авах гэж байхдаа хүртэл тийм нэгэн тийм одоо сандралцсан стресс байсан байхгүй.